За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн засгийн газрын ээлжид бас хуралдаан болон өмнөх засгийн газрын хуралдаанаас гарсан тодорхой шийдлүүдийн талаар та бүхэнд товчхон мэдээлэл өгье. Өчигдөр ерөнхий сайд тэргүүтээ засгийн газрын гишүүд орон нутагта онлайн хурал хийж баяр наадмаа дуусгаж эрх өвлжилт болон хаваржилтын бэлтгэл ажил руу нийт яралтай орохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар болгож өгсөн. Үүнтэй холбогдуулж өнөөдрийн засгийн газрын ээлжид бус хурлаар ерөнхий сайдын албан даалгавар албажиж орон нутгийн бүх удирдлагуудад дараах чиглэлүүдээр үүрэг даалгавруудыг өгсөн байна. За хөдөө аж ахуйн салбарын өвлжилт хаваржилтын бэлтгэл ажлын талаар тодорхой үүрэг даалгавруудыг орон нутгийн засаг дарга нарт өгсөн байгаа. За энэ жил бол тодорхой газар нутгуудад зуншлага бол туйлын таатай сайхан байна. Зарим газар нутгуудад хувь ашилт ихтэй байгаа. За үүнтэй холбогдуулаад хэд хэдэн шийдлүүд гарсан. Одоогийн байгаагаар 58.9 сая толгой мал тоологдсон бол ойрын хугацаанд төлөлтийн дараа энэ 78 сая толгой малд хүрэх. Гэхдээ өвлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангаснаар малын толгой тоо 78 саяд хүрэх болцоотой юм байна. Энэ нь бол манай Монгол улсын хувьд хөдөө аж ахуйн эдийн засгийн томоохон суурь бол. Үүнтэй холбогдуулаад хөдөө аж ахуйг дэмжих хэд хэдэн хууль эрх зүйн орчин болон засгийн газрын тодорхой хэдэн шийдлүүд бас гарсан байна. За эрчим хүчний хангамж болон дулааны хангамж хаа сайгүй учир дутагдaltaй байгаа. Үүнтэй холбогдох эрчим хүчний салбарын сайд тэргүүтээ албан тушаалтангууд болон орон нутгийн удирдлагуудад чиглэлүүдийг өгсөн байна. За өнөөдрийн байдлаар дулаан бол эрчим хүчний хангалтын хүрээнд бэлэн ажиллагаанд байгаа 50%-тай. За ашиглалтанд орохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа 40 гаруй хувьтай бэлтгэл ажлууд бас хангагдж байна. За тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлууд бол гүйцэтгсэн. За хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдсэн. Бодит ажил дээр эрчим хүч дулааны бодит бэлэн байдал бол 48% байгаа нь энэ улсын дунджаар шүү. Тэгэхээр орон нутгийн удирдлагуудад энийг бас онцгой анхаарах хэрэгтэй байна. За нүүрсний таталт болон нүүрс ханган нийлүүлэх уурхай үйл ажиллагаатай холбоотой мөн одоо тодорхой үүрэг даалгаврууд өгсөн. За орон сууц нийтийн аж ахуй салбарын өвчлөлтийн бэлтгэл ажлын талаар бол өгсөн баг. За дээрэс нь хамгийн чухал нь юу гэхээр бензин түлшний хангалт нийлүүлэлт болон хадгалалт нөөцлөлтөй холбоотой хэд хэдэн шийдвэрүүдийг бол өмнөх засгийн газрын хуралдаануудаас гарсан. Өнөөдөр бас албажиж бас хүргэж байгааг бас та бүхэнд дуулгая. Эцэст нь миний бие улсын онцгой комиссийн даргын хуваар энэхүү гарсан ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилт газар дээр хэрхэн ажил хэрэг болж байгааг шалгах үүргийг хүлээж авсан. Тэгээ өнөөдрөөс төлөвлөгөөгөө гаргаад 21 аймгаар тойрч ерөнхий сайдын болон өмнөх засгийн газрын шийдвэрүүд газар дээр хэрхэн ажил хэрэг болж байгааг шалгах ийм ажлаар одоо 21 аймгаар тойрч ажилланаа гэдгийг бас та бүхэнд дуулгая. Эцэст нь хэлэхэд өвлжилт хаваржилтын бэлтгэл ажил бол манай орон нутгийн удирдлагуудын онцгой анхаарах өөрсдийнх нь ажил хэрэг бөгөөд хуулиар олгогдсон үүрэг хариуцлага. Үүнтэй холбогдуулж 8 сарын 1-ээр энэ баяр наадмыг тасалбар болгохыг засгийн газраас үүрэг болгож байна. Ганцхан Баян-Улгийн Ховд аймаг өнгөрсөн хугацаанд шүлхий гарсантай холбогдуулаад төлөвлөгдсөн баяр наадам хойшлогдож 8 сарын 1-2-нд хийхээр болсон байгаа. Үүнээс цааш ямарваа нэгэн баяр наадам төвлөрсөн арга хэмжээ байхгүй болохыг хатуу анхааруулж байна.
Тэгээ манайхаа орон нутгийн удирдлагууд тэр тусмаа найр наадам нь хэтрээд өвжилтийн бэлтгэл ажилдаа бас салгардаг иймэрхүү учир дутагдaltaй зүйлүүд байсан учраас яхахгүй засгийн газрыг төлөөж орон нутгаар өгцөн үүрэг даалгаврын бэлтгийг газар дээр нь шалгахаас өөр аргагүй болчих. Тэгэхээр баяр наадмаа бол зогсоох хэрэгтэй. Ер нь орон нутгийн удирдлагууд бол баяр наадмыг зохион байгуулахад үүрэгтэй. Тэрнээс биш өөрсдөө найрлж наадамлаад явдаг ийм зохисгүй зүйл эрхэвч байж болохгүй гэдгийг энэ дашрамд бас анхааруулахыг хүсэж байна. Зөвхөн зохион байгуулах. Тэс өөрсдөө баярлж наадна гэсэн ойлголт байхгүй. Энэ жишгийг ч гэсэн сая баяр наадмын комисс тэгш тохиолсон олон давхар арга хэмжээтэй баяр наадмын үеэр бол үлгэр жишээ болгож бас үзүүлсэн. Энийг л хэвшүүлэх хэрэгтэй байна. За хоёрт үндэсний их баяр наадам зохион байгуулсан талаар өнөөдрийн засгийн газрын хурал дээр урьдчилсан тайланг танилцууллаа. Баяр наадмыг зохион байгуулахад нийт 242 хүн ажилласан. Соёл урлагийн нийт 14 арга хэмжээнд дээр хувийн хвшлийн 100-аад аж ахуйн нэгж байгууллага, соёл урлагийн 40-од байгууллагууд нийтдээ 13 мянган хүн ажилласан байгаа. Энэ дашрамд соёл урлагийнхаа салбарын бүх хамт олонд талархаж байгаагаа засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийллээ. Цагдаагийн албан агчид 5500 орчим хүн давхарцсан тоогоор бас ажилласан байгаа. Үүнд замын цагдаа болон хэв журам зохион байгуулах бүх цагдаагийн албан агчтай хариуцлагатай ажилласанд нь талархал илэрхийллээ. За мөн хотын тогтчлт үйлчилгээний 2000-ад ажилчид өдөржин шөнөжин ажилласан. Тэгээ баяр наадмыг зохион байгуулахад эмх зэгцтэй цэвэр хариун зохион байгуулсан. Та бүхэнд бас талархал илэрхийлье. За гэх мэтлэн төрийн албан агчид болон баяр наадмыг амжилттай сайхан зохион байгуулахад гар бие оролцсон. Нийт 20 мянган хүнд талархаж байгаагаа засгийн газрын өмнөөс илэрхийлье. За хоёртон санхүүжилттэй холбоотойгоор 9.3 тэрбум төгрөгийн зардал дэлхийн ядууны өдөр болон тэгш тохиолсон баяр наадмыг зохион байгуулахад зарцуулагдсан байгаа. 2 орчим тэрбум төгрөгийн орлого бол олсон байна. За үүнтэй холбогдуулаад аудитын газар шалгалтаа хийн. Энэ 23-ны 12 цагт баяр наадмын комиссийн бүтцэд байгаа 9 дэд хороо эцсийн байдлаар тайлангаа хөргүүлж санхүүгийнхаа тайланг авсаргаж бид нэгтгэхэд дүгнэлт хийгээд дараагийн баяр наадмын комиссээр зохион байгуулахад юун дээр анхаарах юм. Баяр наадмын бас нэг шинэ төвшөнд засгийн газраас санаачилсан үндэсний их баяр наадмын цогцлборыг бүтээн байгуулахад ялангуяа дараа жилийн буюу 2027 оны 7 сарын 1 гэхэд үндсэн барилга байгууламжийн ашиглалтанд оруулахад энэ баяр наадам зохион байгуулах комисс болон хотын захиргаа нэлээд эрчимтэй ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр ажил бол хэвээ үргэлжлэн. Тэгээд санхүүгийн тайлан дээр улсын аудит үйл дүгнэлтээ өгөөд явна. За 2 тэрбум төгрөг гарангийн орлогод урд нь бол урилга хэлбэрээр үнэгүй тараагддаг байсныг үнэтэй болгож зарж борлуулсан байгаа. За худалдаж авсан бүх улсуудаа бас талархал илэрхийлье. Тэгээ энэ орлогоор хууль тогтоомж заасны дагуу ил тод нээлттэй хяналттай байх зарчмаар дараагийн үндэсний их баяр наадмын цогцлборын зураг төслийн ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байгааг бас та бүхэндээ хэлье. За гуравт нь баяр наадамтай холбоотой өгчүүдтэй холбоотой допингийн асуудлууд бас гардаг. За энэ жилийн баяр наадмын онцлог бол урьдчилж өндөр солтой бөхчүүдээс допингийн шинжилгээг авч ихэлснээр тодорхой үр дүнд бас хүрлээ. За бас нэг онцлог юу гэхээр цолтой даваа болгонд цолтой бөхчүүд төрсөн. Нэг сайшаалтай баярлууштай мэдээ нь юу гэхээр эдгээр цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй. Тэгэхээр наадмын төрөө даяа авраг орхон баяраас допинг илрээгүй. Мөн үзүүрлсэн улсын арслан Бат үзэгээс допинг илрээгүй. Бусад
одоо гард заан цол авсан, начин цол авсан ямар ч бүхчүүдээс допинг илрээгүй хариуцлагатайгаар Баяр наадмын комиссын даргын хувьд бол хэлхийг хүсэж байна. За аймгийн солтоо нэг бүхөөс допинг илэрсэн байх магадлал бас байгаа нь урьдчилан байдлаар холбооны бүгд найрамдах Герман улсын холбогдох лабораториос имэйл ирсэн байгааг бас та бүхэндээ хэлье. Гэхдээ энэ бүх бол цолтоо даваанд бол барилдааг үг бас сонсож хэлэх нь бас зүйтэй байна. За хурдан морины хувьд сэрвэний асуудлууд гардаг. Энэ жилийн Баяр наадмын зохион байгуулах комиссоос дулаан мэдрэгчтэй буюу хиймэл оюун ухааны дээр суурилсан хэмжилтүүдийг хийсэн. За харамсалтай нь энэ явцын дунд хүүтрэлтээс улбаалж урьдчилан байдлаар одоо ийм техникийн дүгнэлт гарсан. Тооцоол дээр доголдол гарсан. Гэхдээ нөөц хувилбар бэлдсэн байсны үр дүнд сэрвэн дээр ганц нэг одоо маргаантай асуудал гарсныг эс тооцвол ер нь бол цаашдаа хурдан морины сэрвэний хэмжилттэй холбоотой маргаан цаашид гарахааргүй болж байгаа. Тэгэхээр энэ допингтой холбоотой болон хурдан морины сэрвэтэй холбоотой ямар нэгэн асуудал дараагийн Баяр наадмын үед гарахгүй гэдгийг энэ жилийн Баяр наадмын зохион байгуулсан комиссоос хариуцлагатайгаар мэдэгдэе. За сур харваатай холбоотой бол ямар нэгэн асуудал бол гараагүй. Ер нь одоо монголчууд бид бүгд л нэг зүйл дээр санал нэг байна. Үндэснийхээ их Баяр наадмыг зохион байгуулахад дэд үтсийн хувьд бол үнэхээр учир дутагдaltaй байна. Маш их шүүмжлэлт дагуулж байгаа. Тэгэхээр манай засгийн газар дараа жилийн Баяр наадмыг хүйдлэн удагт шинэ цогцлбор барьж дэд үтсийн асуудлуудыг цогцоор нь шийдэх холбогдох бас шийдрүүдийг гаргаад явж байгааг бас та бүхэндээ дуулгая. Үүнтэй холбогдуулаад ирэх 9 сарын 12-нд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар бас бэлтгэж байгааг та бүхэнд бас дуулгая. За өмнөх засгийн газрын хуралдаан дээр стандарттай холбоотой томоохон эрх зүйн орчныг засгийн газар хууль тогтоомжийн тухай хууль заасны дагуу хилцүүлгүүдийг зохион байгуулж улсын хурлд өргөн барьсан байгаа. Энэ дашрамд энэ томоохон хуулийн эрх зүйн шинжилгээг амар сайхан хууль зүйн сайд шадар сайдаар ажиллаж байхдаа бас тавьсан. За дараагийнхан сайд бас орлого хийсэн, их хурлд өргөн барьсан хэдий ч үүнийг эргүүлж татсан. 2017 оноос хойш энэ хуулийн шинжилэл хүлээлттэй байсан. За манай засгийн газар үүнийг давж улсын хурлд хилцүүлэхээр өргөн барьсан байгаа. За гол эрх зүйн шийдлүүд нь юу гэхээр үнэхээр одоо стандарт гэдэг бол иргэдийнхаа эрүүл мэнд аюулгүй байдлын хангах гол хэмжүүр байдаг. Одоо объектын галууд их гардаг. Энэ юу гэхээр барилга байгууламжтай холбоотой стандартын мөрдлөг учир дутагдaltaй байдгаас үүдэлтэй гардаг. Тэгээ мэдээж одоо иргэдийн хариуцлагагүй асуудлууд бас байдаг. За эм тариатай холбоотой, хоол хүнстэй холбоотой. Тэгэхээр ердөөсөө иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах бол стандартыг хатуу мөрдлөг болгох. Ингэж байж үндсэн хуульд зааснаар төр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нөхцөл болцоо бүрдэх юм байна. Хоёрт юу гэхээр төрийн бүх шатны худалдан авалтанд стандарт шаардлагыг хатуу мөрдлөг болгохоор тусаж өгсөн бас нэг хуулийн онцлог байна. Энэ юу гэхээр бид төрийн худалдан авах үйл ажиллагааны хүрээнд явагддаг зам, явгууны одоо зам, за сургууль цэцэрлэгийн эмнэлгийн байшин барилга чанарын стандартад хүрдэггүй. Тууз хайшлагаас өмнө одоо эвдэр чимхрээд эхэлдэг. Тэгээс та шулуух үйлхэд нөгөө нүглийн нүдийн гурилаар хуурна гихчл болдог. За энд бол энэ хуулиар стандарт шаардлагыг анханасаа хатуу тавьж эхэлнэ. Стандарт шаардлага нийцээгүй ямарваа нэгэн барилга байгууламж бүтээн байгуулалтыг төр хүлээж авахгүй. Санхүүжилтийг олгохгүй. Тэгээ эргээд хариуцлагын асуудал оногдно. Хар жагсаалтын асуудлууд үүснэ.
Тэгэхээр гих мэтлэн 9 бүлэг бүхий энэ томоохон хуулийн шинжилтээр томоохон одоо өөрчлөлтүүд орж байгааг бас та бүхэнтэй уламжлая. За дөрөвт нь өнгөрсөн засгийн газрын хуралдаан дээр Улаанбаатар хотын хойд бүс буюу бидний одоо хэлж ярьж заншснаар гэр хорооллын бүсийн зарим газруудыг эдийн засгийн тусгай бүс болгох засгийн газрын тогтоол гарсан. За энэ ямар учиртай вэ гэхээр тэнд ажлын байр бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж компаниудыг газрын төлбөр болон татврын хөнгөлөлт чөлөөлөлт хуримтлалын эрх зүйн орчноор засгийн газар болон хотын захиргаа дэмжих ийм чухал хууль юм байна. Харамсалтай нь өнөөдрийн хотын эрх зүйн байдлын тухай хуульд байгаа эдийн засгийн тусгай бүсийн тухай зохицуулалт, чөлөө төсвийн тухай хуульд байгаа зохицуулалт, мөн үйлдвэр технологийн паркт байгаа эрх зүйн орчны зохицуулалт бол хангалтгүй байна. Энэ үүднээс засгийн газар эдгээр хуулиудыг нэгтгэж шин төвшөнд эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг засгийн газраас улсын их хурлд өргөн барихаар хууль тогтоомжийн хуулийн дагуу засгийн газар ажиллаж байгааг бас та бүхэндээ дуулгахад таатай. Өөрөөр хэлбэл Монголдо үйлдвэрлэж чаддаггүй. Үйлдвэрлэхэд хүндрэл бэрхшээлтэй. Хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүхий салбар, зарим одоо уул уурхай дээр суурилсан гүн боловсруулалт, жижиг дунд үйлдвэрлэлүүд, экспорт руу чиглэсэн импортыг хязгаарлах бодлоготой, хүнснийхээ аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиг баримжаатай, дотоодынхаа үндэсний үйлдвэрлэгчдийг бүхий л талаар газрын төлбөр болон татврын хөнгөлөлт чөлөөлөлт хоримтлалын бодлогоор дэмжих ийм томоохон эрх зүйн орчныг тун утгагүй Монгол Улсын засгийн газраас улсын их хурлд өргөн барих бол ганцхан тоо статистик дурдахад саяхны 20 жилийн өмнө дэлхийд нийтдээ 75 орчим эдийн засгийн тусгай бүс байсан бол өнөөдөр 5500 хүрсэн байх. Өөрөөр хэлбэл эдийн засгийн таатай нөхцлөөр хийж бүтээж байгаа аж ахуй нэгж компаниудаа дэмждэг, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг, үндэснийхээ эдийн засаг дотоодынхаа үйлдвэрлэлийг хамгаалдаг ийм шин одоо эдийн засгийн тренд бүхий чиглэл гарсан. Тэгээ өнөөдөр манай Монголын эдийн засаг үүн дээр хоцрогдолтой алхаж байна. Тэгэхээр дэлхийн нийтийн хөгжлийн жишгийн дагуу бид эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг тун ойрын хугацаанд улсын хурлд өргөн байна. Ингэснээр бид дотоодынхоо хөрөнгө оруулагчид болон гаднаас хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин бүрдэх болно. За эцэст нэг зүйлийг онцолж хэлэхэд онцгой байдалтай холбоотой мэдээллийг бас та бүхэндээ хүргэе. Улсын хэмжээ сүүлийн 5 жилд усны ослын улмаас 464 хүн, үүнээс 105 хүүхэд амь насаа алдсан байна. Үүнийг задлж үзвэл 31% нь усан сэлж байгаад. За автомашин техниктэй зорчиж яваад усанд осолцсон 15%, хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас осолцсон 11%, арх согтууруулгундаа хэрэгэлсэн үедээ осолцсон 11%, хийлдэг гуц завнаас унаж амь насаа алдсан 3%, ажил үүргээ гүйцэтгэж яваад буюу хөдөлмөр хамгааллын дүрм журм сахиулаагүй улмаас осолцсон 3% нь байна. 2026 он гарсаар 7 сарын 20-ны өдрийн байдлаар усны ослын 84 тохиолдол бүртгэгдэж 50 хүн, үүнээс 31 том хүн, 19 хүүхэд амь насаа алдсан болон онцгой байдлын байгууллагын албан агчид нийт 139 хүний амь насыг авраа хамгаалж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22%-аар өссөн байна. 25 оны мөн үед 65 тохиолдол байсан байна. Энэ жил 84 тохиолдол гарлаа. Амь насаа алдсан хүний тоо 12%-аар
өссөн байна. Усны ослын тохиоллын тоогоор нийслэлийн дараагаар Сэлэнг, Хөвсгөл, Увс, Дорнод, Баян Үлгийн аймагуд хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Онцгой байдлын байгууллагын судалгаагаар улсын хэмжээнд усны осол ихээр гардаг 399 хард цэг тэмдэглэсэн бөгөөд усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлүүдийн үйл ажиллагааг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлж өдөрт дунджаар онцгой байдлын байгууллагын 200 орчим, цагдаагийн байгууллагын 20 орчим, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын 15 орчим, бусад байгууллагын 12, нийт 250 орчим ажилтан албаагч усны ослын эрсдэл бүхэд томоохон гол мөрөн нуурын дагуу 47 чиглэлд 37 автомашин, 22 зав, 12 мотоциклтай үүрэг гүйцэтгэж сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж ажиллаж байна. Энэ тоо мэдээллийг онцгой байдлын комиссийн даргын хувьд зориуд мэдээлж байгаа нь иргэд маань өөрсдөө анхаарал, сонор, сэрэмж, сахилга баттай байх хэрэгтэй байна. Зөвхөн эцэг эхийн хараа хяналт, архитан согтуурлалтаас үүдэлтэй 30 орчим хувь нь хүүхдүүд амь насаа алдж байна. Энэ гол мөрөн нуур болгон дээр хүний нэг хараа хүрхүүцнэг 2-300 метр зай асалтаагаар онцгой байдлын албаагчид болон цагдаагийн албаагчид зогсож урьдчилан сэргийлэх ямар ч боломж байхгүй. Манай Монголын насанд хүрсэн хүн амын тооч хүрэхгүй. Гагцхүү энд иргэдийн өөрсдийнх нь анхаарал, сонор, сэрэмж, хариуцлага их чухал байна. Жилийн жилд уламжлал болсон юм шиг одоо том хүүхэд гэлтгүй бүгдээрээ усанд осолтойг нь мэдсээр байж хариуцлахгүй улмаас өөрөөсөө орж одоо амь насаа алдчих. Тэгэхээр энийг онцгой байдлын улсын одоо комиссоос онцгой анхааруулж байна. Иргэд маань өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй байна. Дээрээс нь саяхан цахим хөгжлийн яамтай улсын онцгой комисс хамтарч гар утсан дээр байдаг Android утасч тэр iPhone дэрч байдаг энэ хоёр захынхаа баруун зүүн талынхаа конопыг зэрэг дарахаар нөө соосыг ашиглалтанд оруулсан баг. Тэгэхээр ямар ч насны хүн хоёр конопо зэрэг дараад соос руу ороход одоо онцгой байдалд өгөх 101, цагдаад өгөх 102, түргэн тусламжид өгөх 103 шууд гараад ирж байгаа. Энийг хэвлэл мэдээллийн та бүхэн энийг бас сайн түгээгээд өгч. Аминдал энийг бас сурчлахын, зарлахын хүнд хүрэхгүй юм. Тэгэхээр та бүгдээс бас тусламж хүсэж байна. Энийг иргэдэд сайн түгээгээд өгөөч. Хоёрхан конопо дараад соос руу шууд холбогддог болсон. Ямар ч утаснаас. Ингээд дуудлага өгөхөд таад бас өөртөө туршилт хийж байна гэж шалгаад үзэр. Шууд манай оператортой холбогдсон. Ингэснээр цаг хугацаа хэмжиж. Асар их цаг хугацаа юм. Онцгой байдал болон цагдаагийн албаагч онцгой шаардлага гарсан цаг тохиолдлууд дээр түргэн очих бас боломжтой. За нэг зүйлийг бас онцолж хэлэхэд тээврийн автосол их гарч байна. Ихэвчлэн ердөөсөө хариуцлахгүй асуудал. Архитан согтуурлалтай холбоотой. Дүрм журм, аюулгүй бүсээ зүүддэг. Аваар ослууд ихээр гарч байна. Тэгээ энд одоо манай хөдөлгөөн зохицуулах цагдаагийн алба ажиллаад хүрэхгүй. Тэр одоо хэдэн зуун мянгаар тоологдох автомашин болгоны хөдөлгөөнийг хянах боломжгүй байдаг. Тэгээ асар их автослууд гарч байна. Олон хүүхэд том хөнгөө осол аваартай хүртэж байна. Тэгээ энэ зуны дэлгэр цагт манайхан дотооддоо бас аялж амардаг болсон. Хөдөө орон нутгийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тэгээ тэрүүхэн тэр хооронд одоо ганц нэг машин төрүүлэх гэж урсгал сүрж хурд хэтрүүлдэг. Тэгээ ихэвчлэн ерөөсөө дандаа архитан согтуурлалтай холбоотой. Тэгээ энэ дэр одоо иргэд маань өөрсдөө хариуцлагатай байгаа чи. Энэ өрүүлээ чинь ард, өөрөө чи амь нас, өрх гэр бүлийн чи амь нас, өрөөл бусдын амь нас атгаж байгаа гэдгийг одоо бүгдээр бас нэг ухамсарлах цаг нь болж. Энэ дэр одоо хэвлэл мэдээллийн байгууллага та бүхэн засгийн газар улсын онцгой комисстойгоос хамтарч ажиллахыг бас хүсэж байна. Мөн хууль зүйн дотоод иргэн яамтайгоос хамтарч ажиллахыг хүсэж байна. Үнэхээр одоо та өөрсдөө тооцоод үзэлт
2 сая насанд хүрсэн хүмүүс байна манад. Бүгдийг онцгой албан хаагч болгож одоо амжихгүй. Бүгдийг цагдаа болгож амжихгүй. Ямар ч боломж байхгүй. Тэгээ мэдээж одоо цагдаа бол онцгой байдлын хүрээнд томоохон одоо хөрөнгө оруулалтын асуудлууд бас шатааралтай хууль тогтоомжийн дагуу шийдэгдээд явж байгаа. Гэсэн хэдий ч хичнээн технологи төр сууриллаа гэд хүний хариуцлагагүй байдлыг урьдчилан сэргийлэх ямар ч боломж байхгүй. За энэ мэдээллүүдийг та бүхэндээ өгье. Сонирхсан асуулт байна. За. Хомсдод одоос хэмээр байна гэдэг онцлог байна. Тэгэхээр энэ жилийн одоо үнийн нэмэгдэлээр хэдэн төгрөгийн одоо орлого бүртгэж байгаа. Үүнээс засвар үйлчлэгийн юу хэр их тогтоож байгаа вэ? Өвлийн энэ чадны тэтгэлийг дулаан цахилгаан дээр хэд болсон байна гэж засгийн газар одоо тооцож байгаа юм. Хоёрдугаар таасаа ихээр бензин шатхууны талаар тодорхой одоо шийдвэр гарсан гэх. Яг ямар шийдвэр гарсан бол болохоор юм. Замаа энэ засгийн газрын өнөөдрийн бас ээж бас удаа хичээл сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлсэн гэж ойлгосон. Тэгэхээр энэ дээр ямар шийдвэр гарсан юм бэ? За сүүлээс нэхлээд хариулъя. Их хамгаалалтын сайд таны сүүлийн асуултанд хариулна. Энэ төлөөгөө зогсож байна. За бензин шатхууны таталт, түгээлт, хадгалалттай холбоотой хэд хэдэн ер нь засгийн газрын ээжд бол ээжд бус хурл болгон дээр энийг хэрэгжиж байгаа. Зам тээврийн яам бол уулуурхай яам улсын нөөцийн асуудал хариуцсан миний хувьд ч гэсэн энэ дэр бас оролцож байгаа. Нөөцийн асуудал дээр яхахгүй бензин түвшний асуудлууд байдаг. Бид нэр олон талт их усрын болох нь хамгийн чухал. Дээрээс нь одоо хадгалалт нөөцлөлтийн асуудлууд бас их чухал байгаа. Тэгээ сав суулгаа бас бэлдэж байна. Жишээлбэл одоо саяхан би нэг мэдээлэл өгсөн. Улсын нөөцийн хүрээнд бензин түвш хадгалах сав барилга байгууламжууд дийлэнх нь 70-ад оны сүүл 80-ад оны ихэр баригдсан. Өнөөдөр ажилтдаг нь маш ховор. Дийлэнх нь ажилдгүй. Тэгэхээр энэ бүгдийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах, стандарт шаардлага хангасан сав суулгатай байх. Мөн өөр их усруудаас бензин түвшийг татах ийм яриа хэлцээрүүдийг хийж чинь тун удахгүй үр дүн гарна. Эрчим хүчтэй холбоотой эрчим хүчний үн болон дулааны үнийг яа харахгүй зах зээлийн зарчимд нийцүүлж шатлалтаа нэмэхээс өөр арга байхгүй. Ер нь эрчим хүч дулааны томоохон үйлдвэрлэлийг хувийн хвшлийг дэмжиж байж бид энэ асуудлаас гэтэж гарч чадна. Гагцхүү хувийн хвшид өөр хөрөнгө оруулалт хийх тэр эдийн засаг санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх нь яг үхээр шатлалтаа үнэ нэмэх. Үүнтэй холбогдуулаад таны асуусан асуултанд одоогор би хариулах мэдээлэл надад орж ирээгүй байна. Ерөнхий сайдаас өгсөн албан даалгавар бөгөөд өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шийдвэрсний дагуу миний би өнөөдөр хэлсэн асуудлын хүрээнд сайд нарт бас тодорхой үүргүүдийг бас өгсөн байгаа. Бүх мэдээллүүдийг үдээс хойш нэгтгэхэд ажлах удирдамжаа батлаад тэгээ 21 аймагаараа тойрж ажиллана. Тийм байна. Нөөц одоо агуулгах байрны зээл мөртөө зээл олгох юм хүсрэг гэсэн шүү дээ. Тэгсэн. Хэдэн аж ахуйн нэмж зээл авсан юм бол. За өнгөрсөн оны 12 сарын 12-нд буюу өмнөх засгийн газрын үед стратегийн ачаал холбогдол бүхий бүтээгдэхүүний хадгалалт нийлүүлэлтийн тухай улсын хурлын тогтоолыг баталсан байна. Нийтдээ 1 их 80 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл буюу улсын төсөвт хүүгийн ачааллыг суулгах замаар аж ахуй нэгж компаниудад сав суулга барих их усруудыг гаргаж өгсөн. За энэний нэгдсэн мэдээллийг холбогдох сайд нь өөрөө танилцуулгын зүйтэй байна. Ямар ч тач надад байгаа мэдээллээр дагуу хууль заасан зүйл заалтын дагуу ил тод нээлттэй явагдаж байгаа. Ийм мэдээллийг би урьжигдэр авсан байна. За өөр асуулт байна уу? Үйлчлэгтэй холбоотой 8 сар
Тэрнээс хойш тэмдэглэхгүй гэсэн үг. Одоо шал эрдэмтдийн Зөвхөн ховд баян үйлгийн наадам 8 сарын 1-2 нь. Түүнээс хойш ямар ч баяр наадам байхгүй. 7 сарын одоо 20 эднэр байгаа наадмууд бол тэмдэглэгдэх юм уу? 7 сарын 29 гэдэг чинь 8 сарын 1-ний өмнө үстэй. Тэ? Хийгдэнэ. Иргэжил үндэснийх баяр наадмын хүүд 7 удаа тэмдэглэн гэж бодлоо. Тэгэхээр зэмлэлчиг хүрээлэнгээ ашиглахад болж байгаа юм уу? Таны сайн ярьж байгаа тийм үү? Үндэсний За засгийн газрын бодлого бол хүүдлээ удагт үндэснийхээ их баяр наадмыг зохион байгуулах цогц дэд үтсийг төлөвлөж байна. Холбогдох засгийн газрын тогтоох шийдрүүд хууль ном журмын дагуу гарч байгаа. За энэний санхүүжилтийг улсын төсөв болон хот мөн одоо аж ахуй нэгж байгуулах иргэдийн сайн дурын үндсэн дээр хандвар энийг босгох. Гагцхүү энд юу гэхээр баяр наадмын комиссын нэгэ хариуцсан ил тод нээлттэй хяналттай зарчим энд үйлчилж явна. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аудит болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, хэвлэлийн байгууллагын төлөөллүүд ч гэсэн өргөдгсөн байдлаар нэмээд орхон зүг. Тэгэхгүй дараа нь бас л ингээд хардл сэрдэлт хулгай асуудлууд гараад байдаг. Тэгэхээр энийг бол ил тод нээлттэй бол. За энэ бүтээн байгуулалтаа хийсний дараа засгийн газрын бодлого юу гэхээр одоо байгаа төв цэнгэлт хүрээлэн маань түүхэн үүргээ гүйцэтгэхэд дууссан. Үүний оронд одоо 21-р зууны одоо дэвшилтэд техник технологид суурилсан ямарваа нэгэн спорт, наадам, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахад ямар ч уйлралт тохиромжтой байх байдлаар томоохон стадионыг барих нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Урд нь бол өөр газар төв цэнгэлтгээ бариад энэ стадионоо хувийн компанид зархаар яриа эцтүүд хийж ийсэн юм бэл. Энийг бол тасан зогсоосон төв цэнгэлтгийн оронд шинээр технологи суурилсан 21-р зууны цэнгэлт хүрээлэн баригдана. Гагцхүү энэний санхүүжилт бол ойролцоогоор бол 300 сая долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Тэгэхээр энийг одоо бид төлөвлөд явах нь бол зөв. Гагцхүү санхүүжилтийн асуудал өнөөдрийн байдлаар шийдэх боломжгүй байна. Ирэх жилийн төсөв бол үндсэндээ одоо багш эмч, цагдаагийн албаагч, төрийн албаагчтайхаа цалин, ахмад настуудынхаа тэтгэрийг тавихад дийлэнхэн зарцуулагдаж байгаа. Тасаа үндэсний баяр наадмын тэмдэглэлд Яг уу. Гэтэ энэ болгоныг одоо тоочод хуруудаараа зогсох зохимжгүй. Ямарваа нэгэн томоохон ажлын ард гарахад хүндрэл бэрхшээл байнга л байж идэг. Гэхдээ тэрийг нэг зовлон тоочод яриад авах шийдэд явах нь чухал шүү дээ. За энэ баяр наадмын комиссийн үеэр хүндрэл бэрхшээлтэй асуудлууд олон байсан. Маш олон байсан. Гэхдээ бид нэг зовлон тоочож шалтгаглаж ажил салгардуулаагүй. Бүгдийг даваад гарсан. За өөр асуулт байна. За өөр сайд нар бас байгаа шүү дээ. зардлын талаар мэдээлэл. Би түрүү хэллээ шүү дээ. 23-ны өдөр комисс дотроо задаргаатай 9 дэд хороотой. Өнөөдөр урьдчилсан тайланг танилцууллаа. Одоо эцсийн байдлаар тайлангуудыг авна. Аудитын газар хүлээлгэж өгнө. Энд нууж хаагаадах юм ердөөсөө байхгүй. 9.3 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. За өөр. За дараагийн сайд нар мэдээлэл баярлалаа. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 26-аас 27 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллүүдийг хийж үүрэг чиглэлүүдийг авсан. За тэгэхээр 26-аас 27 оны хичээлийн шинэ жилийн их онцлогтой хичээлийн шинэ жилийг хэлж байгаа. За юугаараа онцлогтой шинэ жилийг хэлж байгаа вэ гэхээр нэгдүгээрт Монгол Улсын засгийн газраас одоо хэрэгжүүлж эхэлсэн чөлөөлийн одоо үндэсний санаачлагын хүрээнд Монгол хүүхдүүдийг одоо мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөё гэдэг 6 том шинжилгээг бид нар эхлүүлсэн. Тэгэхээр яагаад Монгол хүүхдүүдийг энэ мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх энэ ажлыг эхлүүлэх болсон юм бэ гэхээр та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. 3 жилийн өмнө Монгол улс анх удаа одоо дэлхийн боловсролын чанарын PISA-гийн үнэлгээнд анх удаа хамрагдсан. За мөн жил бүхэн боловсролын чанарын үнэлгээг бас хийж байгаа. За энэ үнэлгээгээр бол хот төдөөгийн сургуулийн ялгаа маш их гарсан байна. Төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа бас байна. За тийм учраас бол хамгийн том ялгаа бол хот төдөөгийн сургуулийн одоо хоорондох ялгаа буюу хөдөөж сурж байгаа хүүхэд Улаанбаатар хотод сурж байгаа хүүхдээс за мөн аймгийн төвд сурж байгаа хүүхдээс одоо математикийн хичээл, унших чадвар, байгалийн ухааны хичээлээс даруй одоо 2.5-аас 3.5 жилийн хоцрогдолтой байна гэдэг одоо ийм дүн зарласан. За энэ жил одоо бид нэр 2 дахь удаага PISA-гийн
үнэлгээнд орж байгаа. За ингээд энэ 9 сард PISA-гийн 2 дахь үнэлгээ дэлхийд даяар зарлагдана. За ингээд энэ хүрээнд одоо Монгол хүүхдийн мэдлэгийн хоцрогдлоос арилгах, чөлөөлөх энэ стратеги бол 6 одоо юм бодлогоор хийгдэх юм аа. Энэ бол гэрте ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль байна. За гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургууль болохын тулд бид нар 6 том бодлогын шинжилгээг хийх ёстой. За нэгдүгüүрт нь бол мэдээж сургууль бүхэн сайн хөтөлбөртэй байх ёстой. За хоёрдугаарт нь бол сургууль бүхэн сайн багштай байх ёстой, сайн багшийн тогтолцоотой. За гуравдугаарт нь бол хүүхэд бүр хувьсах зардалтай байх ёстой. Хувьсах зардал. За дөрөвдүгээрт нь бол хуурамч дүнгийн тогтолцоог халъя. За тавд нь бол одоо цэцэрлэг сургуулийн хамгийн шилдэгүүд нь цэцэрлэг сургуулиуд одоо удирдах, сургууль цэцэрлэгийн менежментийг сайжруулах. За эцэст нь бол одоо орон даяар боловсролын салбарт хийж байгаа цахим шилжилт буюу хот төдөөгийн сургууль, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгааг цахим шилжилтээр арилгах. Одоо ийм томоохон 6 том шинжилгээг бид нар хийж чадах юм бол гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургууль болж чадна гэж одоо бид нар төлөвлөж байгаа. За тэгэхээр энэ жил шинэ хичээлийн жил эхлэхэд бид нар хэд хэдэн том ажлуудыг бас зэрэг эхлүүлэх, бэлтгэл ажлуудыг хангах гэж байна. За нэгдүгээрт нь бол гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг энэ хүрээнд бол бид нар нийслэлд одоо 3000-аас дээш хүүхэдтэй байгаа 38 өндөр ачаалттай сургууль байгаа. За энэ 38 сургуулийг одоо бид нар бүтцийн өөрчлөлтүүд хийж одоо хотхны баг сургууль, за мөн төрөлцсөн ахлах сургууль болгож одоо өөрчлөлтүүд хийх гэж байна. За тэгэхээр та бүхэн бүгдээрээ мэдж байгаа 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө одоо бид нар бас олон жил суглааны цэцэрлэгийн тогтолцоотой явж ирсэн. Намар одоо хичээл эхлэхээс өмнө одоо цэцэрлэг бүрийн гадаа майхан зоогоод ингээд суглаанд ордог байсан та бүхэн бүгдээрээ мартаагүй болов гэж бодож байна. За ингээд суглааны цэцэрлэгийн тогтолцоог одоо бас манай засгийн газар, өмнөх засгийн газар бол халсан. За халахдаа бол 36 мянган хүүхдийг одоо чоочтой хаалганы цаана үлддэг байсан хүүхдийг одоо бид нар 6 том бодлогын шинжилэл хийж халсан. За энэ бол одоо хувийн хвшилтэйгээ хамтарч одоо өндөр ачаалттай байгаа цэцэрлэггүй байршлууд дээр одоо хувийн хвшлийн цэцэрлэгүүтэй хамтарч хувийн хвшлийн цэцэрлэгүүд дээр байсан нийт 18 мянган суу суудлыг бид нар хувьсах зардлаар нь санхүүжүүлж шийдвэрлэж чадсан. За мөн одоо төрийн цэцэрлэгүүдийг өргөтгөл хийж, за бүлгүүдийг нэмж, за мөн одоо орон сууцны хорооллууд 1-2 давхар дээр түрээсүүд хийж 17 мянган хүүхдийн асуудлыг шийдсэн. За ингээд мөн байгууллагын цэцэрлэгийн энэ тогтолцоог гаргаж байгууллагын цэцэрлэгийн тогтолцоон дээр 2-3 мянган хүүхд ингээд нийт 36 мянган хүүхдийн асуудлыг одоо шийдэж чадсанаар Монгол улсад бол суглааны цэцэрлэгийн тогтолцоог бид нар халж чадсан. За энэ дээрээ үндэслэж одоо сүүлийн 3 жил манай Монгол улсын хүн амын өсөлт буурж байгаа. Одоо жилд бол үндсэндээ одоо 15-аас 20 мянгаар одоо хүн амын өсөлт буурж байна. За энэний нөлөөллүүд өнөөдөр сургуулийн өмнөх боловсролд орж ирж байна. За энэ жил бол нийт улсын хэмжээнд бол бараг үндсэндээ 16800 хүүхдээр одоо СОБ-ийн буюу 1-р ангид орох хүүхдүүдийн тоо багасж байна гэсэн үг. За тийм учраас одоо нийслэлдэр зарим байршил дээр бол одоо цэцэрлэгийн хүүхдүүдийн тоо зөрж байгаа. За тийм учраас бол одоо бид нар энэ нийслэлдэр төрийн өмчийн одоо цэцэрлэгүүдийг бид нар хотхны баг сургууль болгож зохион байгуулах. За мөн хүүхдэн зөрж байгаа хувийн хвшлийн одоо цэцэрлэг сургуулиудтай бас хамтарч хотхны баг сургууль, төрөлцсөн ахлах сургуулиудыг зохион байгуулах одоо энэ ажлуудыг ингээд зохион байгуулж байна. За бид нар 6 одоо ийм бүтцийн арга хэмжээдүүдийг зарлаж байгаа. За нэгдүгээрт нь бол та бүхэн энэ дээр харж байна. Яг түрүүний удаа нэг цэцэрлэг шийдсэн шиг одоо хувийн одоо цэцэрлэгүүдтэйгээ хамтарч ажиллаж хувийн цэцэрлэгүүд дээр байгаа сул оронтой хувийн сургуулиуд дээр байгаа одоо бид нар урьдчилсан тооцоогоор бол 12800 хүүхдийн сул оронтой байна гэж байгаа. За энийг бол бид нар хувьсах зардлаар санхүүжүүлж хамгийн өндөр ачаалттай одоо байршил дээр хувийн сургуулиуд дээр төрийн сургуулиудын хүүхдүүдийг одоо шилжүүлэх энэ ажлуудыг хийж ажиллана. За хоёрдугаарт бол одоо бүтцийн өөрчлөлтүүд хийх буюу одоо 3000-аас дээш хүүхдтэй байгаа түрүүний миний хэлсэн 38 сургууль дээр бүтцийн өөрчлөлт хийж одоо хотгоны баг сургууль, төрөлцсөн ахлах сургууль болоод зохион байгуулна. За гуравт нь бол нийслэлдэр хамгийн хүр дүн төрж байгаа ажил бол дараагийн слайд руу ордоо. Нийслэлдэр одоо сургууль цэцэрлэгүүд газаргүй болсон. Тийм учраас сургууль цэцэрлэгүүдийг өргөтгөх газаргүй байгаа учраас одоо бид нар сургууль цэцэрлэгүүдийн стандарт 2 давхар 3 давхрын стандартуудыг өөрчлөөд за ингээд сургуулиудыг бид нар дээшээ өргөтгөж байгаа. Энэ жил одоо бид нар 3 сургуулиудыг ирээдүйн сургууль за 6 дугаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 5 дугаар сургуулийн 6 дугаар сургуулиудыг 320 хүүхдээр дээшээ өргөтгөхөд за ингээд цаашаа ер нь бол цэцэрлэг сургууль 2 давхар биш одоо 3-аас 5 давхар байх стандартуудын өөрчлөлт хийснээр бол одоо маш богино хугацаанд
өндөр ачаалттай сургуулиудын ачааллыг бууруулах энэ шийдлүүдийг бас хийж байна. Энэ бол одоо Улаанбаатар хотод газаргүй байгаа сургууль цэцэрлүүдээр гэж хамгийн одоо зөв шийдлүүд гэж ингэж харж байгаа. За дараагийнхаа. За ингээд мэдээч Азийн хөгжлийн банкны болон Дэлхийн банкны санхүүжилтэйгээр одоо бид нар нийслэлд нэг 50 орчим сургуулиудыг шинээр зохион байгуулах өргөдөх ажлуудыг бас хийж байна. За энэний одоо онцлог юу вэ гэхээр төсвийн хөрөнгө оруулалт хийхгүй. За хувийн компаниуд Дэлхийн банкнаас зээл аваад хувийн компаниуд за 30-аас 40 сургуулиудыг яг нийслэлээс газрын чөлөөлж өгсөн газрууд дээр хувийн компаниуд, барилгын компаниуд сургуулаа бариад за ингээд өссөн компани бол тэр сургуулийнхаа менежментийг өөрөө хийж болно. Эсвэл төрийн сургууль шилжүүлээд за ингээд бид нар хувийн компаниудаас одоо 10-аас 15 жилийн хугацаатай урт хугацаанд одоо санхүүгийн түрээсээр одоо түрээслэх ийм одоо ажлыг бас маш богино хугацаанд зохион байгуулах одоо ажлуудыг хийж байна. Хэрэг одоо төр одоо нийслэл дээр үүссэн байж байгаа 2030 он хүртэлх үүссэн байгаа ачааллыг төр өөрөө шийднэх юм бол бид нар хамгийн багадаа 108 сургууль барих шаардлага байна. За 108 сургууль хэрэг барихаар барина гэх юм бол нийт төсвийн хөрөнгөөр бид нар хамгийн багадаа 12 их 80 төгрөгийн санхүүжилтийг хийх шаардлагатай. Дахиад дээрээс нь 108 сургуулийг одоо ажилуулах одоо нэг сургууль дунджаар 100-аас одоо 150-аас 200 багш ажилтнууд хэрэгтэй гэх юм бол магадгүй дахиад 10-аас 15 мянган багш ажилтнуудын оронтой нэмэх, урсгал зардлууд нэмэгдэх ийм бодиттой ачаал төр дээр үүсгэж байгаа учраас бид нар төр хувийн эшлийн түншлэлийн хэлбэрээр одоо хувийн сургуулиудтайгаа хамтарч за мөн одоо хувийн барилгын компаниуд одоо томоохон хороол барьж байгаа компаниуд дотор хороол дотроо өөрөө сургуулиудаа бариад 10-аас 15 жилийн хугацаанд одоо төр буцааж өгөх одоо ийм санхүүгийн төрөөс их энэ шийдлүүдийг бас хийж байгаа. Яагаад бид нар энэ шийдлүүдийг хийж байгаа вэ гэхээр өнөөдөр төрөл багасж байгаа. За тийм учраас өнөөдөр ачаал хаана байна вэ гэхээр 2008-аас 2014 оны хооронд өндөр төрөлтийн үе байсан та бүхэн бүгдээр мэдж байгаа. За тэр хүүхдүүд өнөөдөр одоо дунд анги ахлах анги руу орж ирж байна. Тийм учраас энэ ачаал бол зөвхөн 3 жилийн хугацаанд одоо үүсэх ачаал учраас 3 жилийн ачааллыг шийдэхэд бол одоо татвар төлөгчдийн мөнгөөр төсвөөс одоо бид нар 12 их 80-ийн мөнгө гаргах уу? Эсвэл төр хувийн эшлийн түншлэлээр одоо бид нар санхүүгийн түрээсийн хэлбэрээр сургуулийн менежментийн хэлбэрээр шийдээд тэр небер скул гэж одоо олон улсад байдаг гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургуулийн хэлбэрийг одоо хэрэгжүүлж явах уу гэдэг энэ сонголтуудыг хийж энэ жилээс бид нар Улаанбаатар хотод 50 одоо хотхны баг сургууль энэ дээр бол нийт 26 мянган хүүхдийг хотхны баг сургуульд хамруулах за мөн 15-аас 20 төрөлцсөн ахлах сургуулиудыг одоо байгуулж хамгийн ихэнд бол нөгөө 3000-аас дээш хүүхдтэй байгаа 38 сургуулиудыг төрөлцсөн ахлах сургууль одоо болгож зохион байгуулна. За төрөлцсөн ахлах сургуулийг бид нэр 4 хэлбэрээр зохион байгуулах гэж байна. За ямар хэлбэрээр зохион байгуулах гэж байна гэхээр одоо өмнө та бүхэн бүгдээр мэдчихсэн энэ манай Монгол Улсын их сургууль, за шинжлэх ухааны технологийн их сургууль, Аш улсын их сургуулийн харьяа лицей сургууль гэж байдаг тийм ээ. За энэ сургуулиудыг бид нэр өргөдгөн. За хоёрдугаар асуудал бол энэ сургуулиудын хөтөлбөрүүдийг хөдөө орон нутгийн төрөлцсөн ахлах сургуулиуд дээр бас оруулна. За энэ ямар давуу талыг олох вэ гэхээр яг энэ төрийн өмчөд ихтэй сургуулиудын харьяа лицей сургууль сурсан хүүхэд кредиттэй тооцоолоод их сургуульд заавал 4 жил сурахгүйгээр 2.5-аас 3 жил сураад одоо 1 жилийг хэмнэх, 1 жилийн зардлаа хэмнэх одоо энэ боломжуудыг бас бид нар хүүхдэд өгөх. Энэ шинэ боломжууд нээгдэж байна гэж ойлгож байна. Нэгдүгээр шийдэл. За хоёрдугаар шийдэл бол одоо төрийн өмчийн одоо байгаа 5 Кембрижийн сургууль байгаа. Энэ 5 Кембрижийн сургууль дээр одоо жилд чинь амар түвшин дарга 180 хүүхэд тийм ээ. 180 хүүхдийг одоо 180 хүүхэд 3000 орчим хүүхэд энэ өрсөлддөг байсан шүү дээ. Тийм ээ. Одоо тэгэхээр эннийхээ тоог бид нар нэмээд одоо үндсэндээ бол энийг яг 3 сургууль бол төрөлцсөн ахлах сургууль болоод ингээд 360 хүүхэд одоо энэ олон улсын Кембрижийн төрөлцсөн ахлах сургуульд авах энэ одоо багтаамжуудыг одоо бид нар нэмхийн ажлуудыг хийж байна. За тэгээд мэдээж одоо гүнзгийрүүлсэн сургалттай байгалийн ухааны гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай одоо төрөлцсөн ахлах сургуулиудыг одоо дүүрэг бүр дээр 2 мөн аймагын төв бүр дээр 1 цаашдаа сум дундын ахлах сургууль хэлбэрээр зохион байгуулах энэ хөтөлбөрүүдийн ажлуудыг одоо энэ жил хичээлийн жил багтаж хэрэгжүүлэхээр одоо ингээд ажиллаж байна гэдгийг бас би хэлье гэж бодож байна. За хоёрдугаарт нь болвол за энэ жил бол нэг шинэ хөтөлбөр эхэлж байгаа. Хөтөлбөрийн шинжилгээ эхэлж байгаа. Тэгэхээр яагаад хөтөлбөрийн шинжилгээ хийх болсныг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Манай хөтөлбөр одоогийн явж байгаа хөтөлбөр бол хүүхдэд дээд эренбуйн буюу одоо ур чадваруудыг эзэмшүүлж чадахгүй. 21-р зууны зөөлөн одоо ур чадвар нөгөө critical thinking гэж ярьдаг, эргцүүлэн бодох, за бүтээлчээр сэтгэх,
багаар ажиллах одоо энэ ур чадваруудыг ерөөсөө эзлүүлж чадахгүй байна. Үзэж байгаа хичээлийн тоо их байна. Цүнх маш хүнд байна гэж байгаа учраас бид нар үзэж байгаа хичээлийн тоог цөөрүүлээд за мөн одоо хичээлийг яг олон улсын энэ Кембрижийн хөтөлбөрийн тогтолцоогоор одоо яг хүүхдийн сонирхолтой хэлбэрээр энэ хичээлүүдийг хийх яг одоо хичээлийг сонирхолтой болгох энэ хөтөлбөрийн шинжилгээг эхэлж байна. Энэ хөтөлбөрийн шинжилгээр бид нар Монгол хүүхдэд 3 тамиртай Монгол хүүхдийг бэлдээ гэж байна шүү дээ. Монгол хүүхдэд оюуны тамиртай байх хэрэгтэй. Сэтгэл зүрхний боловсрол чухал учраас сэтгэлийн тамиртай байх хэрэгтэй. Тэгээд биеийн тамиртай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хөтөлбөрийн шинжилгээр бол одоо Монгол хүүхдийг юм 3 тамиртай болох энэ хөтөлбөрийн шинжилэл энэ жил сургуулийн өмнөх боловсрол 1-р ангиас эхлэх гэж байна. Тийм учраас 1-р анги дээр одоо орж байгаа 50 гаруй мянган хүүхэд 1-р ангийн хүүхэд чинь 15-аас 16 мянгаар буурж байгаа шүү дээ хүүхдийн тоо. 50 улсын хэмжээнд одоо орж байгаа 50 мянган хүүхэд дээр бид нар 1-р ангид нь орж ирэхэд нь яг тэр 6 настай хүүхдийн онцлог тохирсон ширээ сандал сургалтын орчноор хангаад за яг ингээд кодингийн буюу одоо ингээд хэмэл оюухан ингээд 21-р зуунд энэ хүүхдэд хэрэгцээтэй байгаа тэр ур чадваруудыг эзэмшүүлэх сурах бичгийг сургалтын хэрэглэгдэхүүн одоо энэ орчнуудыг одоо бэлтгэх энэ ажлуудын бэлтгэл ажлуудыг хийж байна. Энэ бол жинхэнэ утгаараа хөтөлбөрийн шинжил болж чадна. За өнгөрсөн хугацаанд одоо манай Монгол улс 7 удаа хөтөлбөрийн шинжилгээ хийх гэж оролцсон. Гэхдээ маш бэлтгэл мултай хийжсэн. Багшаа бэлдээгүй, сурах хүчгээ бэлдээгүй, нэг хүүхдийг сурах хувьсах зардлаа бэлдээгүй, сургалтын орчноо бид нар бэлдээгүй байсан учраас одоо энэ хөтөлбөрүүд үр дүнд хүрч чадаагүй. За тийм учраас энэ алдааг бид нар дахиж давтахгүй бол энэ жил бид нар маш бэлтгэлтэйгээр эхэлнэ. Энэ жил бэлтгэлтэй. Тийм учраас энэ жил 1-р ангиас эхлээд хойтон болвол 2-оос 6-р ангиар ингээд үе шаттайгаар бид нар одоо яг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дунд сургууль, бага сургууль заадаг хөтөлбөрүүдээр хүүхдүүд одоо гэрте орхон сургуультай сурахын боломжууд байна. Ингэжээж төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа, ингэжээж хөдөөгийн сургууль, одоо хотын сургуулийн ялгаа арилгах энэ ажлуудыг бас энэ жил зохион байгуулахаар ингэж ажиллаж байна гэдгийг онцгой хэлье гэж бодож байна. За энэ жил мөн одоо нэг суралцагч, нэг компьютер, нэг анги, нэг ухаалаг самбар гэдэг энэ хөтөлбөрүүд бас хэрэгжиж эхэлнэ. За ингээд Chromebook, Google Chromebook-тэй бид нар одоо сэлцээрт орж байна. Тендерүүд зарлагдсан. За ингээд одоо Chromebook-ны үйлдвэр байгуулах компаниуд одоо удахгүй саналуудаа өгнө. За ингээд энэ жилийн хичээлийн жилээс ахуулаад бид нар эхний 100 мянган Chromebook-уудыг яг одоо сургуулиуд дээр нийлүүлэгдэнэ. Энэ ганцхан компьютер тарааж байгаа хэлбэр биш. За энэ компьютерээр дамжиж нэг багш, нэг хиймэл оюуханы туслах багш, нэг хүүхэд нэг хиймэл оюуханы туслах багшийн платформуд за мөн одоо Pearson, Eduten, Mosaic гэдэг одоо платформуд яг энэ Chromebook-оор дамжиж одоо хүүхэд бүр тэгш боломж олгох одоо энэ боломжуудаа бид нар хангаж ажиллана гэдгийг одоо бэлтгэл ажлуудыг хангаж байна. За энэ жилийн хичээлийн жилийн нэг онцлог бол бид нар 10 сарын 1-ээс өмнө улс орон даяар одоо цэцэрлэг сургууль суурьс эрсдэл рүүлгийг зохион байгуулах гэж байна. За энэ бол түрүү намайг боловсролын сайд байхад бас анхудаа зохион байгуулагдж байсан. Бид нар 1-р ангийнхаа 60 гаруй мянган хүүхдийг хамруулж байсан. За бид нар нүдний үзлэг, шүдний үзлэг, за мөн зүрхний одоо үзлэг хийлгсэн. За яг 3 жилийн өмнө хийсэн энэ үзлэгээр бол 3 хүүхдийн 2 нь шүдэн цорхоо, 3 хүүхдийн 1 нь нүдний харааны гажигтай. За 3 хүүхдийн 1 нь одоо тодорхой зүрхний одоо ийм одоо юутай гарч ирсэн. Тийм ээ. Одоо тэгэхээр энэ жилээс авахуулаад бид нар 3 настай хүүхэд, цэцэрлэгийн 3 настай буюу дунд ангийн 53598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 1-р анги буюу 6 настай 75838 хүүхэд, за 11 настай 6-р ангийн 74751 хүүхэд, за 10-р ангийн 15 настай 66502 хүүхэд буюу нийт улсын хэмжээнд 270689 хүүхдийг яг одоо цэцэрлэг сургууль дээр нь суурилсан эрсдэлрүүлэгдэд хамруулж энэ эрсдэлрүүлгийн тогтолцоог үндэсний тогтолцоо болгож бид нар зарлах чинь. Жил бүхэн сургууль эхлэхэд цэцэрлэгийн 3 нас, сургуулийн 1 нас, сургуулийн 1-р анги, 6-р анги, 10-р анги дээр одоо орж байгаа хүүхдүүд дээр бид нар эрсдэлрүүлгийн тогтолцоог нэвтрүүлж яг эрүүл Монгол хүүхэд, эрүүл Монгол хүн болвол цэцэрлэгээс сургуулиасаа одоо ингээд эрсдэлрүүлэг хамрагддаг. Энэ эрүүл мэндийн үндэсний тогтолцооны шинжилгээг бас энэ жил эхлүүлэх байгаа их онцлогтой болно. За тэгээ мэдээж өдий хоол 1-5 дугаар анги дээр үргэлжлэнэ. За тэгээд мөн бид нар сургуулийн хүүхдүүдэд өдөр бүхэн нэг аяга сүү хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, за аймаг орон нутгийн удирдлагуудтай одоо бид нар бас энэ яриа ажлууд орж байна. За ингээд хүүхэд сургууль дээр нэг аяга суух. За мөн төрийн өмчийн 700 сургууль дээр бид нар үе шаттайгаар амин ус буюу цэвэр одоо шүүлтүртэй усууд уух одоо энэ тоног төхөөрөмжүүдээр хангах ажлуудыг бас
одоо зохион байгуулж эхэлж байна. Ингэснээрээ хүүхэд сургууль дээр халуун хоолтой цэвэр усаар 2 литр цэвэр ус уух, өдөрт 1 аяга сүү уух. За ингээд сургууль цэцэрлэгт суурьсан эрт дэлгүүрийн тогтолцоонд хамрагддаг. Яг жинхэнэ утгаараа эрүүл Монгол хүн, эрүүл Монгол хүүхэд сургууль цэцэрлэгээс ихтэй байх одоо ингээд энэ бол Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоонд хийж байгаа хүн бүрийн Монгол хүн бүрт хийж байгаа одоо эрүүл мэндийн маш том тогтолцооны одоо шинжилэлт хийх энэ ажлуудыг одоо энэ жил зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг бас хангаж байна. Эрүүл мэндийн яамтай хамтарч. За мөн бид нар энэ боловсролын салбарт баригдаж байгаа сургууль цэцэрлэгүүдэд дээр ашиглаж байгаа барилгын материалууд за мөн будаг их засварт ажиллаж байгаа бодог дээр одоо бид нар хяналт тавих ажлуудыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. За энэ жил одоо улсын хэмжээнд орж байгаа нийт одоо улсын хэмжээнд 440 орчим барилга байшин их засварууд бас хийгдэж байна. За энэ хүрээнд бол бид нар аймаг суманд баригдаж байгаа одоо энэ барилга, цэцэрлэгийн барилга, дотор байр, за сургуулийн барилга дээр яг хүүхдийн эрүүл мэндэд одоо чанар хангасан одоо ийм барилгын материалыг ашиглаж байна уу? За хүүхдийн эрүүл мэндэд одоо яг шаардлага хангасан, аюулгүй орчныг хангасан ийм бодгийг хэрэгжилж байна уу гэдэг дээр бид нэр дээж авч бүх одоо манай энэ бүтээн байгуулалтын ажил хийж байгаа бүх компаниудын барилгын материалууд дээр бид нэр хяналтын ажлууд хийгднэ, лабораторийн шинжилгээнүүд хийгднэ. За энэ бол одоо олон жил бас манай ард иргэдийн дунд ярьжсэн хүүхдийн эрүүл мэндэд хортой бодог хямд барилгын одоо материал ашигладаг хүүхдийн эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж байгаа ийм дүр зургууд, үр дүнгууд гарч ирсэн учраас энэ жил бид нар одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнуудтайгаа хамтарч одоо энэ орон даяар манай боловсролын салбарт хийгдэж байгаа одоо энэ барилга, цэцэрлэг, дотор байруудын дээр ашиглаж байгаа барилгын материал одоо бодгууд дээр бид нар одоо хяналт хийх, лабораторийн шинжилгээнд одоо хамруулах одоо энэ ажлуудыг орон даяар бас зохион байгуулж энэ ажлуудаас эхэлж байгаа гэдгийг бас онцолж хэлье гэж бодож байна. За мөн та бүхэн санаж байгаа одоо боловсролын салбарт олон жил одоо авсан тендерээ гүйцээдгүү. За тендерт маш бага үнээр ордог. За тэгээ маш одоо чанаргүй цэцэрлэг сургуулиуд барьдаг. Цэцэрлэг сургуулиуд нь ашиглалтанд ороод 1-2 жилийн дараа одоо ханан цуурдаг, тийм ээ суулт өгдөг, хөлддөг. За энэ асуудал дээр одоо бид нар бас нэгэн томоохон ажлын хэсгүүд хамтаа барилга хотоогоолтын хамтаа хамтарч ажиллаж нийт одоо салбарын хэмжээнд бид нар 26 компани харж агсаалтыг зарлаж байна. 26 компани. За ингээ энэ 26 компани бол маш олон одоо удаа тендер авч маш чанаргүй сургууль цэцэрлэгүүд барьсан. За энэ компаниудын одоо цаашдаа барилга барих одоо нийтийн тендерт оролцох энэ эрхүүдийг бас ингээд одоо дуусгар болгож байгаа. За энийг алын ёсоор бол сангийн ам зарлах ийм тогтолцоотой бид нар сангийн амда 26 компанийн нэрийг одоо хөргүүлсэн байна. Ингээд эх 7 хоногоос энэ компаниудын нэрүүд зарлагдана. За энэ жилийн бас нэг хичээлийн жилийн нэг онцлог бол энэ Улаанбаатар хотод одоо КОП буюу нэгдсэн үндэсний байгууллагын сүлжигтэй тэмцэх том арга хэмжээ зохион байгуулагдах ажил бол одоо 8 сарын дундаас 8 сар 27 хүртэл зохион байгуулагдах байгаа учраас яг энэ КОП-ыг зохион байгуулах бүсчил төвийн одоо энэ бүсчил дээр байгаа одоо сургууль цэцэрлэгүүдийн одоо эхлэх хугацаа за ингээд мөн одоо цахим горимж шилжүүлэх энэ гурмуудыг одоо бид нэр энэ 4 дахь өдөр 8 сарын 1-ээс өмнө одоо зарлана. За ихтэй сургуулиуд бол 9 сарын 15-наас хичээл сургууль, коллеж ихтэй сургуулиуд 9 сарын 15-наас хичээл эхэлнэ. За хөдөө орон нутгийн сургууль цэцэрлэгүүд яг 9 сарын 1-нд хичээл эхэлнэ. Энэ бол зөвхөн КОП зохион байгуулагдж байгаа төвийн буюу Сүхбаатар Чингэлтэй дүүргийн одоо сургууль цэцэрлэгүүд дээр энэ зохицуултууд хийгднэ. За ингээд энэ зохицуултууд хийгдэх одоо хэдний өдөр бүртгэлүүд эхлэх үү, сургууль цэцэрлэгийн бүртгэлүүд эхлэх үү, хэдний өдөр одоо хичээл сургуулиуд эхлэх үү гэдэг энэ зохицуултыг энэ 4 дахь өдөр манай яам одоо хэвлэлийн бавхарал хийж олон нийтэд ингэж зарлана гэсэн. За ийм зүйлүүдийн мэдээллүүдийг одоо та бүхэнд өгье. Ингээд өнөөдөр бол өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар одоо энэ зүйлүүдийг бас ярьж тодорхой шийдвэрүүд гарсан гэдгийг бас та бүхэнд мэдээлэл болгож хэлье. За баярлалаа. За хувийн сургуулиуд бас үнэн мэддэг энэ хувийн хвшлийн асуудал. Тэгээ хөлсөх зарлалын асуудал дээр салбарын яамнаас тодорхой өөрчлөлт оруулахаар хийж байгаа юм. За нэгдүгээрт нь бол эрт хэлрүүдийг бол одоо яг хүүхд 0-оос 16 насны хүүхдийн эрүүл мэндийн зардыг төр даадаг шүү дээ. Тийм учраас энэ эрүүл мэндийн даатгалаас одоо санхүүжлэгдэх ажлууд явна. Гэхдээ энийг хувийн хвшлээ бид нар хамтарч байна.
За сумын сургууль, сумын дээр байгаа цэцэрлэг сургуулийг бол мэдээж сумын дээр байгаа сумын эрүүл мэндийн төвтэйгээ хамтарч зохион байгуулна. За аймгийн төв дээр байгаа сургууль цэцэрлэгүүдийг аймгийн төв дээр байгаа төрийн болон хувийн эмнэлгүүдтэй хамтарч зохион байгуулна. За Улаанбаатар хотод дэд өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, за хувийн хвшлийн сургуулиудтайгаа одоо хувийн хвшлийн эмнэлгүүдтэйгээ хамтарч энэ зохион байгуулна. За ингээд одоо удахгүй бас энэ санхүүжилтийн асуудлуудыг эрүүл мэндийн одоо энэ чинь эрүүл мэндийн даатгалч өөрөө бие даасан үндэсний зөвлөлтөй учраас энэ засгийн газрын шийдвэр гарч болохгүй. Одоо эрүүл мэндийн үндэсний одоо даатгалын үндэсний зөвлөл одоо энэ шийдвэрүүд одоо утахгүй гаргаж энэ ажил шаардлагатай байгаа санхүүжилтийн их усыг шийдвэрлэх одоо энэ шийдвэрүүд гарч байгаа. За хоёрд нь бид нар хувьсах зардал дээр өөрчлөлт хийж байгаа. За хуучин бол одоо сургуулийн өмнөх боловсрол ерөнхий боловсролыг нэгдсэн маягаар өгдөг байсан бол одоо бид нар анги санхүүжүүлнэ. За тийм учраас түрүүний одоо нөгөө өндөр ачаалттай байгаа байрал дээр байгаа хувийн сургуулиуд дээр байгаа сул орон тоонуудыг бид нар хувьсах зардалаар нь санхүүжүүлэх гэж байна. За энд одоо бид нар учирсан тооцоогоор бол нэг 4.5-аас 5.5 сая төгрөгийн хувьсах зардлын санхүүжилтүүдийг одоо хувийн сургуулиуд хэрв одоо 4.5-аас 5.5 сая төгрөгийн одоо төрөө санхүүжүүлэх юм бол бид нар одоо тухайн хамран сурах тойргийн хүүхдүүдэд одоо авнаа. Дээрээс нь төлбөр нэмэхгүй гэсэн үг шүү дээ. Нэмэхгүйгээр одоо авах ийм боломжууд нь бас байна гэдэг саналууд ирүүлж байгаа. Энэ 7 хоногт бид нар одоо бүх хувийн сургуулиудын холбоотой бид нар хилцээрт орсон. За ингээ эцлэж бид нар хувийн сургуулиудаас саналуудыг авна. За мөн хувийн цэцэрлэгүүдтэй бид нар бас хилцээрт орж байгаа. Хувийн цэцэрлэгүүдээс цэцэрлэгээ баг сургууль болгох зохион байгуулах гэж байгаа цэцэрлэгүүдтэй бид нар бас хилцээрт орж байгаа. Тэгээд ингээд энэ санхүүжилтийг ингээ шийдэд явах юм боломжууд нь байгаа гэж бодож байгаа. За энэ жил бол одоо бид нар ихтэй сургуулиудын төлбөрийг төрөөс бид нар хянахгүй. За бид нар хувийн сургуулиудын төлбөрүүд дээр бас төр зохицуулт их одоо чиглэлүүдийг өнгөрсөн хавар өгсөн та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. 6 сараа хэрэг одоо төлбөр нэмэх юм бол 6 сараас өмнө эцэг эхчүүдэд мэдэгдэж эцэг эхчүүдтэй хийсэн яг гэрээнийхээ нөхцөл дээр энэ нөхцлүүдэд тусгах. За сургуулийн төлбөрүүдийг бөөнд нь авахгүй. Тийм ээ. За эсвэл сургуулийн нөгөө суудлыг барьцаалж сургуулийн төлбөрүүдийг бөөнд нь авахгүй. Удирдлагаар нь одоо кредитээр нь авах одоо энэ чиглэлүүдийг бид нар хувийн сургуулиуд өгсөн тодорхой акц дэвшлүүд гарч байна. За ихтэй одоо ингээд энэ шинэ хичээлийн жилтэй холбогдуулж бид нар аль болохоор одоо эцэг эхчүүд асран хамгаалагч нарт аль болохоор ачаал багтаа байх төлбөрийн одоо хувааруудыг зөвхөн одоо хувийн ерөнхий боловсролын сургуулиуд ихтэй сургуулиуд төр ч гэсэн бас энэ бодлого энэ зохицуултуудыг бас барьж ажиллана гэдэг бас би хэлье гэж бодож байна. 10 саяын босгохтой яг хувийн хвшлийн яг асаас хувьсах зардал хэдэн сургуультай тийм 10 саяыг өөрчлөлт энэ бодлого байгаа. За амар төвшин дарга хэд байгаа энэ дээр сургуулиудыг тэгээ 12 сургууль байгаа юм байна. За тэгээд 10 саяас доошо яг одоо улсын төсвөөс хувьсах зардал авж байгаа нэг 60-70-аад сургуулиуд байгаа улсын хэмжээнд тийм ээ. За ингээд одоо бол бид нар нөгөө өндөр ачаалттай байршил дээр байгаа сул орон тоотой байгаа сургуулиуд цэцэрлэгүүд дээр хэлцээрт орж ийн гэсэн үг шүү дээ. За. бодлогын асуудал дээр анхаарал тавина гэж байна шүү дээ. Анхаарал биш. Одоо хяналт тавь. Тий. Тэгэхээр яг тэр нь бодит байдлаар одоо хотын захын төвүүдийн сургууль 105 76 ч юм уу тийм. Тэр сургуулиуд яг хичээл эхлэх 1 сарын өмнө, 2 сарын өмнө бодлоо. Бид нар одоо зөвхөн хотын захын сургууль биш орон даяар өнөөдөр манай боловсролын салбарт бийгж байгаа сургууль цэцэрлэг дотор 400 гаруй одоо объектууд баригдаж байгаа их засварууд хийж байна. Тийм учраас 440 орчим объект их засваруудаас орон нутгт дээр байгаа манай мэрэгжлийн хяналт болон лабораториудтай хамтарч энэ ажлыг бийг одоо 8 сарын 25-наас өмнө зохион байгуулах ажлыг зохион байгуулалтанд орж ийн гэсэн. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн засгийн газрын уралдаанд хэд хэдэн асуудал танилцууллаа. За нэгдүгээрт нь улсын хэмжээнд орон сууцны залиланд өртсөн иргэдийн хохирлыг барагдуулахтай холбоотой хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдж байгаа. За энэ хүрээнд өнгөрсөн одоо хугацаанд хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах тухайлах юм бол баригдаж дуусаагүй байгаа барилга байшингуудыг дуудлага худалдаанд оруулах, хуулийн дагуу улсын орлого болгож төвлөрүүлэх, за түүнээс одоо үүссэн орлогоор хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээг өөрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ. За өнгөрсөн хугацаанд одоо 25 оны байдлаар 26 оны байдлаар улсын хэмжээнд хохирсон нийт иргэдийн одоо залиланд өртсөн иргэдийн мэдээллийг та бүхэн самбар дээр харж байна.
За нийт одоо залилангийн хэмжээ сүүлийн 3 жилийн байдлаар 39,665 гэмт хэрэг үлдэгдсэн байгаа. За үүнээс одоо орон сууцны захиалга авч гэрээ байгуулж бусдыг одоо залилж хохироосон иргэд аж ахуйн нэгжүүдийн тоо бас энэ дээр гарч байна. 1167 хэрэг бүртгэгдсэн байна. За энэ бол нийт залилангийн одоо 2.9%-ийг эзэлж байгаа. За 26 оны байдлаар 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. За ингээд 25 онтой болон сүүлийн 3 жилдээ тооцох юм бол нийт зан 122.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 78 тэрбум төгрөгийн хохирлыг одоо цагдаагийн байгууллага дээр хэрэг үүсгэж хохирлыг барагдуулсан байгаа. За шүүхийн шийдвэр дээр бас хохирлын гүйцэтгэлүүд явж байгаа. За өнөөдрийн байдлаар одоо үлдсэн 64.5 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ажиллагаанууд хийгдэж байна. Гэхдээ энэ хохирол барагдах ажиллагаа удаашралтай явж байгаа учраас хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хохирлыг богино хугацаанд барагдуулах асуудлууд бас одоо засгийн газрын анхаарлын төвд байгаа гэдгийг хэлье. За хоёрдугаарт нь энэ үндэсний мэдээллийн дархлаа иргэд олон нийтийн итгэлцлийг тууштай хамгаалах ажлыг онцгой анхаарч ажиллаж байна. Та бүхэн сонссон хууль зүйн сайдын одоо өргөтгсөн хуралдаанаар хууль хяналтын байгууллагууд болон энэ харилцаа холбооны асуудал хариуцсан байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг байгуулж байгаа. Гадаад дотоодын ашиг онжоо айсан этгээдүүд цахим орчинд нэр нүрээ нуусан хуурамч хаяг төлбөртэй торгол сүлжээгээр зохион байгуулалттайгаар худал мэдээллээр иргэдийг үтгэн талцуулж байна. Дээрээс нийгмийн итгэлцэл, үндэсний аюулгүй байдал, тэр дундаа үндэсний эв нэгдлийг сарниулж, буснуулж, цаашдаа улс орны тогтвортой байдлыг ганхуулах, бүр цаашлах юм бол бидний ирээдүйн хойч үе болсон хүүхэд багчуудын ирээдүйд занал хийж байгаа учраас нэр нүрээ нуусан төлбөртэй хуурамч хаяг тэрний ард суугаа этгээдүүдэд нуугдах орон зай байхгүй. За мөн одоо нуугдах гიშгэх газар байхгүй гэдгийг хэлээ. Бүгдийн эхнээс нь илрүүлж байгаа. Хуулийн хариуцлагын тооцоолж байна. Өөрөөр хэлэх юм бол хууль хариуцлага 2 энэ этгээдүүдийн араас бол байнга дагж явна гэдгийг бас хатуу сануулж хэлж байгаа. Мэдээж бид одоо үжил бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаална гэдгээ тодорхой хэлж байгаа. Гэхдээ эрх чөлөөний нэрээр хүний нэр төр талдах, иргэний алдар хүндийг гутаах, цаашдаа зохион байгуулалттай худал мэдээлэл тараах, түүнийг нийгмийг одоо талцуулж хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшөлд цөргөөр нөлөөлөх. За тэгээд одоо үндэсний үнэт зүйлд хор хохирол учруулах үйл ажиллагаанд хатуу арга хэмжээ авна гэдгийг бас хэлье. Бид шүүмжлэлийг хаах гэж байгаа бус гүтгэлгийг харин зогсооно гэж байгаа. Иргэний дуу хоолойг боомлох бус хуурамч хаяг мэдээлэл зогсгүй хортой мэдээллүүдийн тархалтыг одоо бас зогсоох зайлшгүй шаардлага байна гэж үзэж. Энэ дээр та бүхэн харж байгаа бах. Нийт 2025 оны одоо эхний 6 сарын байдлаар 7670 хэрэг энэ цахим орчинд үйлдэгдсэн байна. За ингээд одоо Facebook, Twitter, Instagram, WhatsApp, Telegram гээд Viber-ийн хэмжээнд үйлдэгдсэн. 26 оны байдал одоо эхний 6 сарын байдлаар 9382 гэмт хэрэг. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн гэмт хэрэг. Бүртгэгдээгүй одоо хэдэн 100000 гэмт хэрэг байгааг та бүхэн мэдчихэж байгаа. Ингээд одоо англиад харуулах юм бол Facebook дээр одоо 37.8% буюу 3549 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. За энэ бол дандаа одоо зайлших, гүтгэх, хүний иргэний амьдралыг одоо хохирох асуудлууд байгаа. За нийт одоо 26 оны эхний 6 сарын байдлаар 27257 гэмт хэрэг үйлдэгдсэн байгаагаас цахим орчиндх нь 9382 буюу 34.4%, цахим залилан 7174 буюу 76.5%-ийг эзэлж байгаа. За ингээд та бүхэн ингээд 25-26 онтой харьцуулаад үзэх юм бол байнга энэ тоо өсөлттэй явж байгаа. За үүнээс үүдээд хохирч байгаа амьдралаараа, хувь заяагаараа, эрүүл мэндээр, амь насаараа, эд хөрөнгөөр ирээдүйн хувь заяагаа хохирч байгаа хэдэн мянган иргэн айл өрх хүүхэд багчууд байгааг одоо бүгд бид төсөөлөхий аргагүй. Ингээд энэ статистик графикээс та бүхэн бас харж болно. Энэ одоо системийн динамикаар харуулсан аргачлал тооцоол дээр
ингээд 24 25 он гээд байнга өсөлттэй явж байгаа. За 30 он гэхэд энэ бол тоо бол бас 30 мянга хүртэл өснө гэж байгаа. За гэтэл энэ ингээд төсөөлөл тооцоолоос гадна хэд дахин 10 дахин нэмэгдэж байгаа. Энэ хэрээр манай улсын аюулгүй байдал, дээрээс нь төр улстай итгэх иргэний итгэлцэл, иргэд хоорондоо итгэх итгэлцлийг хамгийн гол нь үгүй хийж байгаа. Энэ хүүхэд залуучуудын оюун санаа, монгол хэл, өв соёл, гэр бүлийн үнэт зүйл, үндэсний дархлааг хамгаалах монгол төрийн одоо бодлого суларч болохгүй учраас энэ Монгол улсын ирээдүйн аюулгүй байдлын чухал хэсэг болсон энэ асуудал дээр одоо тусгай ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. Гадаад дотоодод нэртэй нэргүй гүтгэлэг доромжлол залилын хийж байгаа бүх этгээдүүдийг эхнээс нь илрүүлж явж байгаа. Та бүхэн харж байгаа. Одоо ингээд цахим орчинд сурталчлагдж байгаа энэ одоо садар самуу, дээрэс нь хууль бус үйлдэлүүд хэрээс итэрсэн. Хүүхэд багчуудыг Facebook группүүдэд татан оролцуулах замаар энэ өөрөө хуурамч хаягуудаас хандлт авж эрхэнд нь ноцтой алдж байгаа. Энийг дагсан гэмт хэрэгүүд хэл хязгааргүй газар авч байна. За тэгээд энэ асуудлаар бид нэр одоо Мета болон энэ X дээрээс нь бусад одоо цахим платформудаа албан ёсны уулзалт яриануудыг хийж үүн дээр тавих хяналтуудаа хийж эхэлж байгаа. За зарим одоо энэ зүйл зогсгүй контентуудыг устгах ажлууд нь бас давхар хийгдэж байна. Энэ ингээд одоо 2.7 сая Facebook хэрэглэгч байгаа. Энэ дотор 400 мянган хуурамч хаягууд бий. Өнөөдөр иргэд та бүхний тавьж байгаа мэдээлэл, авч байгаа мэдээлэл, түүнийг түгээж байгаа сувгийн дотор 400 мянган хуурамч аккаунт буюу одоо хэрэглэгчийн данс, хаяг олон нийтийн тархийг угааж байна. Дээрээс нь үндэсний өв соёлыг нь үгүйсгэж байна. Бүгж байсан гүтгэж байдаг, харлуулж байдаг, тамирчинч байсан харлуулж байдаг, гүтгэж байдаг. Тэгээд энэ сошиал орчин дох одоо зохион байгуулалтаа гүтгэлэг доромжлол өөрөө худал мэдээллийн уршгаар Монголын нийгэмд өнөөдөр одоо эрчүүд нь анхаа арчаагүй болсон. Эмэгтэйчүүд нь ёс суртахуунгүй, бизнес эрхлэгчид нь бүгдээрээ луу ирчин, улс төрчид нь бүгд хулгайчид, хүүхэд залуучууд нь яахаа алдсан мэт ийм нийтээр нь харлуулсан, улс үндэстнээр нь үгүй хийх гэсэн гадаад дотоодын маш олон одоо зохион байгуулалттай бүлэглэлүүд төлбөртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас бид хаанаас ямар шугамар төлбөр авч байгаа юм? Ямар их усүр санхүүжилтээр энэ гүтгэлэг доромжлуудыг явуулж байгаа юм? Энэ улс орныг ард түмнийг талцуулж байгаа юм? Ямар зорилготойгоор явуулж байгаа гэдгийг хүртэл одоо энэ тагнуул хууль сахиулах байгууллагууд одоо эрчимтэй үйл ажиллагаа явуулж зориудаар хувааж тарааж байгаа үндэстнээр нь үгүй их зорилготой буруу ойлголтыг зориудаар түгээх хандлага газар авч байгаа энэ асуудал дээр бол цэг тавинаа гэдгийг бас хэлье. Тэгээд энэтэй холбоотой одоо бүх статистик мэдээллүүдийг та бүхэн авч болно. Дээрээс нь одоо сургуулийн орчинд ялангуяа бүх сургуулиуд бага насны хүүхдүүдээс эхлээд ихтэй сургууль хүртэл ангийн групп, сургуулийн групп гээд хичээлээ хүртэл фэйсбүүкийн группээр заадаг болсон, даалгавраа өгдөг болсон. Энэ асуудлуудыг бид тасан зогсоож хаана. Фэйсбүүкийг хичээлд ашигладаг биш. Тусгай зориултын сургалтын платформудаа бүх сургууль цэцэрлэгүүд, боловсролын байгууллагууд хувийн одоо улсын гэлтгүүгээр тусгай одоо платформ ашигладаг байх, сүлжээ ашигладаг байх. Тэр нь зөвхөн боловсрол зориулагдсан байх. Тэгэхгүй бол Facebook дээр групп нээждэг, даалгавраа авах бүх нэрээр бүгд Facebook руу ордог, залилан гэмт хэрэгт өртдөг, дээрээс нийт хөрөнгөөрөө охирдог. Өнөөдөр одоо энэ цахим залилан газар авсан, улсын хэмжээнд гүйцэтгэж байгаа, бүртгэж байгаа нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь цахим залилан байна. Зөвхөн Монгол улсад гэхгүйгээр Вьетнам улсад үлдэгдэж байна. Манай улсын иргэд гадаадын иргэдтэй хамтарч Вьетнам, Солонгос, Тайланд, зүүн өмнөд Азийн улс орнуудад очиж Монгол иргэдэд залилж байгаа. Саяхан одоо Солонгост манай улсын иргэд Солонгос улсын иргэдтэй нийлж 18 тэрбум төгрөгийн залилан үйлдсэн байгаа. Тэрбум вон. Үүний 8000 орчим иргэн манай улсын иргэд байгаа. Цалинга, тэтгэврээ, өрхийн орлогоо бүгдийн цахим залиланд хуурамч мөрөөдтэй тоглоом, хуурамч одоо суглаа, төрөл бүрийн ашиг хонжир оллоо, хожлоо, та суглаа хожлоо, та машин хожлоо, та байр орон сууц хожлоо гэдэг ийм
хуурамч мэдээллүүдэд авчид бүгд одоо цалин улсөөрөө хохирч байгаа, өр тавьж байгаа. Түүнээс болоод одоо амь нас эрүүл мэндээр хохирч байна. Амиа хорлолт нэмэгдсэн. Хүний одоо амь нас эрүүл мэнд эд хөрөнгөд халдах орлогууд улам нэмэгдсэн. Энэ хэмжээгээр инэм тэргийн өсөлтүүд одоо улам нэмэгдэж байгаа. Гэхдээ цагдаагийн байгууллага, хууль хэлтийн байгууллагууд арга хэмжээ авч бас илрүүлэх ажиллагаанууд эрчимтэй явж байгаа. Би дахиад хэлэхэд энэ хуурамч хаягтай зүсээ нуусан нөхдүүд өөрөө өөрийгөө бусдаас нууж байгаа биш, өөрөө өөрөөсөө нуугдж байгаа шүү гэдгийг хэлье. Одоо бол технологи хууль дээрээс нь технологийн шийдлүүд хэнийг ч хаанч байсан илрүүлж байгаа. Эхнээсээ одоо олон хүн хуулийн хариуцлага хүлээж эхэлж байгаа гэдгийг хэлье. Энэ дээр байгаа улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 22.8%-аар буурч байгаа ч гэсэн дахиад тэр хэрээрээ бас одоо эрсдлүүд нэмэгдэж байгаа гэдгийг хэлье. За ингээд өнөөдрийн засгийн газрын хуралдаанд танилцуулсан ингээд тусгай ажлын хэсэг байгуулагдаж цахим орчны гэмт хэрэгтээ тэмцэх торол хаягуудтай тэмцэх ажлууд эрчимж байна. Нөгөө талаараа бас энэ орон сууцны залилангийн асуудлыг ажлын хэсэг яаралтай арга хэмжээ авч энэ хохирлыг барагдуулах ажлууд хийгдэн. Та бүхэн дээр бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг авсан баг. За ингээд асуултын үйл хариулъя та бүхэнд. За. За авилгатай тэмцэх газраас мэдүүлэг авч шалгалтын ажлууд хэрэг одоо хэн шалгах ажиллагаанууд нь явагдаж байгаа. Өөрсдөө одоо мэдүүлгээ өгөх ёстой, шалгуулах ёстой. Хэрвээ одоо буруутай бол буруутаа тогтоогдох ёстой, буруугүй бол гэм буруугүй нь ялгагдах ёстой. Энэ ажил хуулийн дагуу хийгдэх ёстой. За өөр 8 сарын 1-ээс хацаан ашигласны төлбөр нэмэгдсэн болон тогтоогдсон байгаа. Тэгэхээр одоо энэ нэмэгдэж байгаа хувь хэмжээг одоо хууль зохицуулалт хэр нийцтэй гэж танай яамнаас хэлсэн. За манай хууль дотоод хэргийн яам дээр энэ хуулиас давсан дүрм журм ихцэн актуудыг ангилах ялгах давхарцал одоо нийцлийг нь ялгах ангилах ажлууд хийгдэж байна. Хуультай давхцах ёсгүй. За ингээд өнөөдрийн байдлаар 131 захиргааны актыг хүчингүй болгосон байна. Цаана дахиад 2007 одоо 600 орчим захиргааны акт дүрм журам байна. Төлбөр тооцоо хураамж авдаг. За тэгээд тухайн төр захиргааны байгууллагууд, засгийн газрын агентлагууд, аймаг нийслэлийн удирдлагууд хуулиас давсан төлбөр тооцоо тавьдаг. Иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дарамт шахалт үзүүлдэг. Энэ одоо хууль тогтоомжийг бүгдийг ангилах ялгах ажлууд эрчимтэй явж байгаа. Ингээд энэ 8 дугаар сарда багтаж бид энэ бүх одоо энэ давхцсан эрх зүйн актуудыг хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгавруудыг бусад яам тамгын газрууд төргүүлж байгаа. Дээрээс нь аймаг орон нутгийн удирдлагууд төргүүлж байгаа. Энэ бол засгийн газрын ерөнхий сайдын одоо чөлөөлөл аян хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг. Тэгээ тэр хүрээнд энэ одоо төлбөр тооцоонуудыг авах, тогтоох, хэмжээ дамжаагийн өөрчлөх ажлууд хэрхэн хийгдэх үү гэдэг ойлгомжтой болно. За өөр асуулт байна уу? За